За сайн байцгаана уу? Намайг Алма гэдэг. Би 2024 оны 12 сарын 5-нд анх арилжааны данс нэгээд 3 хоногийн арилжааны анхан шатны сургалтанд суугаад анх удаа арилжаа хийж эхэлсэн. Ерөнхийдөө нэг жил гарan арилжаа хийж яваа. Хүүхдүүдэд хараад гэртээ суудаг эмэгтэй байна. Ерөнхийдөө day суурьтай swing талын анализ хийдэг. Урт хугацаанд жоохон арилжаагаа барьчих гэдэг талтай. За миний хувьд яг анх эхлээд дэгийн лайвыг 12 сарын 27 молом хавцаа байна уу да. Үзсэн анх удаа. Тэгээд тэр лайв нь үзэж байгаа Discord-тай юм байна гэд. Тэгээд Discord хаяг нэгээд дэгийн Discord-д ороод арилжаа хийж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд яг өөр ингэсэн арга барилгүй те. Яг юу ингэж би яг өөрөө арга барил болохоо мэдэхгүй яг ингэж явсан. Тэгсэн чинь анх удаа дэгийн одоо лайв үзэж хагаад ерөнхийдөө би өөрийнхөө ингээд арга барилыг энэ хүнд байна те энэ хүнээс суралцах юм байна гэж яг надад ингээд дотроос минь ингээд түлхдэг те ингээд жижиг дансыг урт хугацаанд барих нөхцлүүдийг те хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг ингээд харж болох суралцаж болох зүйл нь энд байна гэдгийг ингээд одоо мэдрээд ярианаас нь олж мэдээд тэгээд анх удаа орсон. Масс анализ хийгээд ийм стапаар ингэж ерөнхийдөө орох юм байна гэдэг ингээд анхныхаа яг өөрт хэрэгтэй тэр ингээд нэг анализ хийчихэд нэг өглөө яг миний анализын дагуу яваад нөгөө зах зээл минь. Тэгээд тэрэн дээр би $50 $20 ороод ерөнхийдөө нэг $100 $200 болгочоод $200 руу нэг 1000 2000 болгочоод байсан байхгүй юу. Тэгэл за окей ер нь бол энэ болох юм байна. Энэ арилжаа энэ одоо стап бол тий энэ арилжааны арга барил ерөнхийдөө надад бол таарах юм байна. Надад хүлэн зөвшөөрөгдөж би нэг өөрөө арга барил болгож болох юм байна гэж мэдээд тэгэд арилжаа нээсэн. Нэг өглөө босч ирэл ерөөсөө өглөөний Аз нэгдэхэд надад урд өдөр нь хийсэн $2000 байсан миний дансанд. Тэр дансыг би $50 цэнэглэсэн байсан. $50 $2000 болгочод унтсан гэсэн үг. Өглөө нь арилжаа нээгээд 3 арилжаа нээсэн. Биткойн, алт, мөнгө 3 дээр гурван дээр нь зэрэг арилжаа нээгээд тэр арилжааг би 12 цаг барьсан баг. 12 цаг бариад ерөнхийдөө $50,000 болоо таасан. Тэгээд $100,000 болох боломж байсан. Би хэрэгцээ шаардлагыг энэ хүрээд хаажсан болохоор тэгэл хаацсан. Ерөнхийдөө анх удаа бүх асуудлаа нэг өдрийн дотор одоо шийдэж чадсан. Ковид үед бүтэхгүй янз янзын бизнес оролдож үзсэн. Тэрнийхээ үр шимээр нэлээх өрөнд орсон байсан. Тэгээ тэрний өөрийнхөө бараг 50% нь л дарсан байсан. Үлцэн 50% нь яг ингээд одоо 2-3 жил хичээж хоёлаа энээсээ гарандаа гэж тэр ярьдаг те. Тэгсэн чинь тэр зүйлийг минь цэвэр одоо би анх удаа тэр нэг өдрийнхөө арилжаагаар ингээд дарч чадсан. Гэртээ ингээд хүүхдүүдэд хараа сууж яхад гэр мэн ингээд обой нурагдцсан тий шал мэн галзарцсан ингээд цэвэрлэхэд амар төвхтэй аюу хэцүү тий гэртээ байнга сууж байгаа хүн чинь гэр хэцүү байх чинь хэцүү шүү дээ тий. Тэгээд энэ мэт ингээд энийгээч нэг янзалчих юм тэргээч тийг шинжилчих юмсан гэсэн аюу ингээд бодол боломжууд хайдаг тий тийм байсан. Тэр зүйлүүдээ ингээд бүр дэвтэр дээрээ бичээд тоо бодож суужсэн байхгүй. Гэсэн би тэрийгээ нэг өдөр хайрлаж байгаа ингээд бүгдийг ингээд шийдсэн чинь хүнд ямар ингээд сонин кайф гэх юм уу тайвшрал гэх юм уу амар амгалан гэх юм уу те тэр зүйлийг ингээд хийж болдго юм байна. Тэр өөрийгөө олсон хүн гэж юу яриад байгаа юм бэ гэхээр ямар нэгэн арга барилыг ч юм уу ямар нэгэн техник шинжилгээг ямар нэгэн онлыг ягштал чижилсэн хүний хэлдэг юм аа. Энэ зүйлийг далд ухамсар гэдэг зүйлийн кодыг өөрийгөө хөндөж чадсан. Тэр далд ухамсар өөрийнхөө тарих ухамсарыг яаж ажилдгийг мэдсэн тэр хүнийг өөрийгөө олсон хүн гэж хэлээд байгаа. Тэр өөрийгөө олсон хүний ярьсан нэг яриа мэрэгжлийн байна уу, мэрэгжлийн биш байна уу хамаагүй нөгөө хүний тарих далд ухамсарыг хөндөж чаддаг, хөдөлгөж чаддаг юм аа. Тэгээ миний хувьд бол дэгийг одоо сонгосон шалтгаан тий дэгийн лайвыг үзсэн шалтгаан цаашаа хөгжихдээ энэ хүнээр одоо түлхүүр болгож чадах юм байна гэдгээ мэдсэн шалтгаан нь дэгийн дотор өөрийгөө олсон нэг зүйл байсан.
өөрийнхөө дотоод ухамсарыг хөгжүүлж чадсан, тэнд нэг далд ухамсараа кодыг хөндөж чадсан нэг мэдрэмж байсан. Тэр зүйл нь миний дотоод ухамсарыг хөндөж чадсан, миний болохгүй байгаа, ойлгохгүй байсан, миний тарих ухамсар хүлээн зөвшөөрч чадахгүй байсан тэр зүйлийг хөндөж чадсан. Өнөөдрийг хүртэл алдсан бүх алдаа чинь чиний өөрийгөө олоход чинь зориулагдсан сургалтын төлбөр гэж ойлгоорой. Тэгээд хизээш тэр зүйлдээ бити харамс. Нэг л өдөр нэг л цагт тэр зүйлийг бүгдийг буцаагаад аавна. 10 дахин, 20 дахин, 30 дахин нуглаад аавна. Тийм болохоор та бүхэн өөрийгөө ол, өөрийнхөө дотоод хүнийг сонс. Чиний дотоод хүн, чиний өөрийн дотоод далд ухамсарыг хөдөлгөж чадах, хөндөж чадах тэр хэн нэгэн хүнийг ол. Тэр багшийг олоорой гэж хүсэе ерөөдөө. Хин чамд багш болж чадах тэр хүнийг чихэнэгээ сонсоод үзээрэй. Нүдэ нэгэд хараад үзээрэй. Лайвуудын, бичлэгүүдийн, хичээлүүдийн хагаад үзээрэй.